Сайн байна уу? Боловсролын байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж буй шинэ хөгжил сургуулийн бага ангийн багш Алтан Зүл байна. Шинэ хөгжил сургуулийн 3 анги. Манай ангийн зорилго нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө. Уншиж сурна гэдэг бүх хичээлийн үндэс суурь байдаг учраас сурагчдын уншин ойлгох чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өглөөний уншлага, номын тэмдэглэл, үлгэрийн баатар амьснад гэр бүлээрээ уншия, номын болонтой болъё, том ном бүтээх, зохион бичих гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулад байна. 2024-оос 2025 оны хичээлийн жилд шилдэг арга зүйг түгээд дэлгэрүүлэх зорилгоор математикийн хөтөлбөр боловсруулах уралдаанд залуу багш нартайгаа хамтран оролцож тусгаар байр эзэлсэн. 2022-оос 23 оны хичээлийн жилд математикийн хичээлдээр үржүүлэхийн хүрд ашиглан таниулах арга зүйн санаагаа тоглонгоо суралцсан номонд оруулан танилцуулсан. Мөн хиймэл оюун ухаан болон захин маялал гэх мэт олон төрлийн платформуудыг өдөр тутмын ээлжид хичээлүүдтэй ашиглаж байна. Дэлхийн зүүн олон улсын байгууллагын орон нутгийн сурагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж орон нутгийн сурагч багш болон бэлтгэгдэн төгссөн. Мөн залуу багш нартайгаа хамтран хэрэглэгдэхүүний уралдаанд амжилттай оролцсон. Мөн эцэг эхчүүд маань хоорондоо баг болон хуваагдаж тухайн улирал сард болох баяруудтай холбогдуулан анги тайхан болон хүүхдүүдийнхээ сурах орчин илүү тогтжуулж итвэх санаачлалтайгаар бүрдүүлж өгдөгөө. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа болох алтан намар, хөөсний баяр гэх мэт үйл ажиллагаанууд нь анги хамт олонны сурагчдыг хоорондоо илүү эв найрамдалтай, бие биенээгээ хүндэлж сонсоход илүү тус дэмтэй байдаг. Мөн анги хамт олонны амжилтаас дурдвал Гингрүү 2024 уралдаанд ангийн сурагчтай бэлтгэн оролцож 1-р зэрэгтэй 2 сурагч, 2-р зэрэгтэй 3 сурагч, 3-р зэрэгтэй 4 сурагч 2025-аас 26 оны шинэ хөгжил сургуулийн авьяаслах сурагч ундрал, намрын сертификат, уртын хараалт төрлөөр 1-р байр амин түшиг, 2-р байр бүрэн төгс, ангиараа 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна. Миний довч танилцуулгатай танилцсан та бүхэндээ баярлалаа.